Сүүн зам галактикт өнөөгийн технологийн дэвшлэр мэдэгдэж буй амьдрал орчтой ганцхан гариг нь манай дэлхий. Дэлхийн Нарны аймгийн 3 дахь гариг бөгөөд ойролцоогоор 12742 км-ийн диаметртэй сфер хэлбэртэй боловч үйл яллаг хавтгай 23.5 градусын иргэдэг хязгаалттай. Бидний мэдэгдэж буйгаар дэлхийн ганцхан дагуултай бөгөөд бид нар үүнийг сар гэж нэрлэдэг юм аа. Хин ямар гариг вэ Ахмата? Энэ нь ангараг гариг бөгөөд нарнаас 4 дахь гариг ба диаметр нь 6779 км байдаг Phobos Deimos гэсэн 2 дагуултай. Одоогоор хүн амьдрах боломжийг хамгийн ихээр судалж буй гариг. Мөн улаан өнгөтэй, хуурай цөл мэт уур амьсгалтай, мөстэй туйлтай ба эрт үед ус байсан гэдгээрээ онцлог. Энэ үлэмж том 90 өнгөтэй гариг юу вэ? Энэ нь бархас байд гариг бөгөөд нарнаас дараалалаараа тавд ордог. Манай Нарны аймгийн хамгийн том гариг 139,820 км диаметртэй бөгөөд 95-аас их дагуултай. Хасах 145 градус орчим температуртай. Агаар мандал нь ус төрөгч гелийнээс бүрэлддэг бөгөөд асар хүчтэй соронзон оронтой, хатуу гадаргуйгүй хийн гариг гэдгээрээ онцлог. Хөөх Ахмата, энд тойрсон байгаа зүйл юу вэ? Энэ нь санчир гариг бөгөөд хамгийн тод бүслүүртэй гариг юм. Нарнаас 90-ээр 6-д ордог гариг бөгөөд энэ гариг нь 116,460 км диаметртэй 140-од дагуултай гариг юм. Мөн хасах 178 градусын температуртай, агаар мандал нь ус төрөгч гелийгээс бүтдэг төдийгүй тод бөгжин мянган мөсөн хэсгүүдээс бүрдсэн хийн гариг гэдгээрээ онцлог. Энэ ямар гариг вэ? Илгээрээ өнгөрөөд ах юм. Энийг бид Тэнгэрийн ван гариг гэж нэрлэдэг. Нарнаас 90-ээр 7 дахь гариг тооцогддог. 50,720 км диаметртэй 27 дагуултай бүдэг бөгчтэй гариг. Хасах 224 градусын хэмтэй хамгийн цэвдэг гариг тооцогддог. Тод цэнхэр өнгөтэй бараг л хэвтээгээрээ иргэдэг манан гариг гэж ангилдаг. Дараагийн гариг буюу Далайван гариг нь нарнаас хамгийн хол зайд байрлах гариг бөгөөд 49,244 км диаметртэй 14 дагуултайгаас хамгийн том гэгдэг Тритон нь ухарч иргэдэг цорын ганц том дагуул гэдгээрээ онцлог. Бусад гаригаасаа өөр нь 2000 км цагийн хурдтай хүчтэй шуурга шуурдаг. Ахмата, тэр цонхоор харагдаад байгаа яг юу вэ? Алибэз, юу вэ тэр солир байна штэ. Би зүхтах хэрэгтэй. Энэ хүн нөхцөл байдлаас авч үзэхэд энэ хөлөг энэ хурцтай явах юм бол магадгүй тэрхүү солиртой мөргөлдөх тул бид нар Далайван гаригийг тойроод түүний таталцлын орны хүчийг нь ашиглан илүү хурцтгал авч илүү хурдан дүүгэрдэж нисэх ёстой. Андромеда галактик нь манай галактикаас хэмжээгээрээ том бөгөөд харагдах үзмж нь төстэй юм. Вау, энэ одоо 3 нар уу одоо юу вэ энэ одоо?
бидний эцсийн зогсоол буюу энэ 3 од нь нэг нэгний тойрч ирэхдээ голын 2 од нь бие биенээ тойрч ирэхэд үүсэх хүчийг ашиглан 3 дахь од нь эргэдэг систем юм. Дээшээ ардаа энэ бидний колончлох гараг мөн үү? Энэхүү гариг нь Альфа Центавр одны системд орших Proxima b гэдэг нэртэй гариг бөгөөд амьдрал оршиж буй 2 дахь гариг юм. Бид бууцлаа штэ. Энэ ихтэй усан ягаа шараагаа юм бол динозавр шийдсэн бах та. Бид хэдий 2 гариг болсон ч гэлээ хуучин их дэлхий гаригаа мартан санаж болохгүй бөгөөд их дэлхий гариг минь ямар ч гариг одноо системээс илүү биднэрт хамгийн их тохирсон зүйл минь билээ. Энэхүү гаригийг бид нар нээснээр энэ уудам орчлын ертөнцөд амьдрал оршиж буй 2хан гаригтай боллоо.